За сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлийн сэдэв хадгалах шалтгаан ба том идэвхжин сэтгэлгээ. За өнөөдөр бид нар дахин мөнгөө хэрхэн хадгалах вэ? Мөн хадгалах шалтгааны талаар үзнэ. За бид нар аливаа зүйлийг хянах тусам хяналтаас гарч байсан уу гэж та бүхнээс асуумаар байна. Бид сураад л байдаг тийм сураад л байдаг. Гэтэл амьдрал дээр хэрэгждэггүй. Мөн бид зөв амьдрал бас дадал зуршлын талаар маш их ном уншдаг. Тэгээд төлөвлөөд л байдаг. Гэтэл төлөвлөгөө амьдрал дээр хэрэгждэг тохиолдол маш их байдаг. Маш их зорилго тавиад мөн тэр зорилгодоо хүрдэггүй. Тэгэхээр хүмүүс амжилтаа зорилго гэдэл толгой эргэн маш их зүйлийг ярьдаг. Тэгээд зорилго амжилт гэдэг бол нэг л арга зүй байдаг. За өндөр хөгжилтэй оронд бол системтэй байдаг тул хэрэглэхэд амар хялбар байдаг. Гэтэл өнөөдөр Монголын хувьд систем тийм сайтай биш. Маргааш юу болох нь тодорхой биш. Гинт уулзалттай гинтийн зүйл их болдог. Жишээ нь бид энэ уулын оройд гарна. Тэгээд уулын оройдоор гарахтаа ингэж гарна гэж төлөвлөдөг. Гэтэл өнөөдөр хүмүүс уулаач хараагүй ийм хүмүүс зөндөө байгаа. Жишээ нь за миний хувьд ч гэсэн адилхан тэг хэлээ сайжруулна. Эсвэл тэр зүйл рүү явна ч гэдэг юм. Ингээд маш олон зүйл төлөвлөдөг боловч яг төлөвснөөр болдог зүйл ховор байдаг. Тэгвэл амьдрал дээр амжилт, зорилго хоёр өөр байдаг. Тэгвэл санхүүгийн хувьд ч гэсэн бид нар ингээд сар болгон тодорхой хэмжээгээр би ийм хэмжээний мөнгө хадгална гэж ярьдаг боловч яг тэр хэмжээгээр бас хүссэн зорилгодоо хүрдэггүй. Харин ч эсэргээрээ ангал руу орсон хүмүүс зөндөө байдаг. Тэгвэл яагаад энэ зүйл болдог вэ? Бид нар мөнгө олно гэдэг боловч сар болгон бид нарын түрээс мөн бусад цалин хэрэглээний зардал өдрө болгон өссөөр л байгаа. За тэгвэл манай Монголын нөхцөл ч гэсэн сүүлийн хэдэн жил цалин тогтмол боловч өдөр болгон л бензиний үнэ бусад өдөр тутмын хэрэглээний барааны үнэ өссөөр л байгаа. Тэгэхээр бид нар яах вэ? Тэгэхээр эндээс бол бид нар өөрийнхөө сэтгэлгээний төрөвч тодруулах хэрэгтэй, томруулах хэрэгтэй. Тэгэхээр яагаад? За бид нар сэтгэлгээний төрөвч гэж юу гэлээд байна? За жишээ нь миний хувьд хуучин ажиллаж байхад бол цалин гэхээр сард 2 удаа авчдаг. Цалингоо тогтмол авчдаг болохоор заавал би ажиллахгүй ч гэсэн би их ажилласан ч бага ажилласан ч миний хувьд орлого бол тогтмол байсан. Харин хувийн хвшилд ороод ирэхээр бага ажиллах юм бол бага мөнгө орж ирнэ. Их ажиллах юм бол тэр хэмжээгээр орлого маань өсөх хандлагатай. Хэрвээ би ажиллахгүй шууд зогсчих юм бол орлого орж ирэхгүй. Эсвэл энэ бүгд бол хуучин тогтмол ажил хийдэг хүмүүсийн хувьд бол бас ялгаа байдаггүй. Ер нь бол бид нар тогтмол ажиллаж байх үед ямарваа нэг мөнгө төгрөгөнд яаж орлого олох уу гэж хөвчлэн санаа зовхгүйгээр сар болгон л орж ирдэг мөнгөө хүлээж идэг. Тэгэхээр хувийн хвшилд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн ялгаа авахгүй. Яг ковидын хямралын үед бол ялангуяа бид нар их хөдөлмөрлж яаж арга зүйгээ олж сайн ажиллах уу гэдэг л чухал болохоос ш өмнөх шиг юу ч авчирсан борлогдоод юу ч хийсэн хүмүүс аваад л байдаг байсан бол одоо хүмүүс маш ухаалаг болсон. Хүмүүс аливаа зүйлийг маш судалж ийж үнэхээр чухал бол худалдаж авдаг болсон. Тэгэхээр энэ үед бид нар өөрийнхөө сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид нар ямарваа нэгэн орлого орж ирэхэд бид бүхэн ярьж байгаа. Ер нь бол цалин дээр бол бид нар болж өгвөл 20-30% шууд огт аваагүй гэж тооцоолоод хадгаламжинд хийх хэрэгтэй. Хэрвээ мөнгө орж ирэх юм бол гинтийн мөнгө орж ирвэл бид нар ядаж 50% ч юм уу аваагүй гэж тооцоолоод орлого олох хэрэгтэй. Гэтэл хүмүүс би өртөө юм чинь гэж тооцоолоод ерөөсө мөнгө далт хийдэггүй. Тэгэхээр бид нарыг өрнөөс ямар нэг санхүүгийн байдлаас гарахад хамгийн чухал зүйл бол мөнгө хадгаламж үүсгэх байна. Тэгэхээр хадгаламж үүсгэхдээ бид нар сэтгэлгээний төрөвч
тий томруулах мөн одоо хадгаламжийн дансыг хуваах нь их чухал байдаг. За ихэвчлэн хүмүүс одоо хугацаатай болон хугацаагүй гэж дансна гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар одоо жил болгон өөрийнхөө үр дүнг хэмжихдээ тий бид нар 8 талбарт хэмждэг гэж урд нь ярьж ирсэн. Тэгэхээр энэ бол за эрүүл мэндийн хувьд бид нар ямар тий боловсролын хувьд бид нар хэр сэтгэл хангалуун бэ? За мөн одоо аялж ирсэн үү тий мөн одоо гэр бүлийн хувьд гэд маш олон одоо энэ талбарууд дээр бид нар одоо 1-ээс 10 оноо хүртэл үзүүлээд явж байхад за ихэвчлэн за аялал дээр тий гэр бүлээрээ жил болгон гадагшаа явж аялж чаддаггүй за мөн боловсролын хувьд хангалттай хэмжээний хөрөнгө оруулалтыг үр хүүхдэд оруулдаггүй за мөн одоо хоол хүнсэн дээр эрүүл хооллолт бас бага байдаг за мөн одоо эрүүл мэнд дээр бас бид нар асуудалтай байдаг. Ингээд бүх зүйл төр гэр бүлийн хувьд ч гэдэг юм уу хүн хангалттай хэмжээнд одоо амьдраагүй байдаг гэдгийг хардаг. Тэгэхээр энэ бүгд юутай холбоотой вэ гэхээр хувь хүний санхүүтэй холбоотой. Хэрвээ бид нар орлого орж ирэхэд эдгээр одоо сэтгэлгээгээ тийм өөрөөр хэлбэл одоо энэ бүгдээ тэгээ данс болгондоо ангилаад хийчих юм бол бид нар өөр дансанд орлохгүйгээр тухайн данстай хэрэглэнэ гэсэн. Бид нар одоо эрүүл хооллолт гэж байгаа боловч тэ бид нар сар болгон яг энэнийхэн дагуу байж чаддгүй гэвэл ихэнх хүн бол үгүй байдаг. Тийм учраас бид нар эрүүл мэндийн данс гэж бодоод тэндээс зөвхөн эрүүл мэндийн данснаас л хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар нэгэнт л одоо данс болгоно ангилсан бол одоо тухайн дансныхаа зорилтоор одоо хэрэгтэй гэсэн. За энэ дэр яагаад хадгалах ёстой вэ гэдэг бол мэдээж их чухал. Тэгэхээр хадгаламжаас харин бид нар бизнесээ хийж болохгүй. За болж игэл бид нар одоо мэдээж хүн болгон зээлтэй байгаад байгаа. Тэгэхээр бид нар зээлээ бол одоо жишээ нь таны хувьд сар болгон 7-800 сая төгрөг төлдөг бол бид нар зээлийг харин эсрэгээрээ илүү өгөх ёстой. Зээлээсээ төрүүлж халахад байвал бид нар хурдан төлж дуусгана тий. Зээл төлснөөр одоо юу гэдгийг хугацаанаас өмнө төлчих учраас энэ нь бол бидний хувьд илүү амжилттай болно гэсэн. Тэгэхээр бид нар юу гэдгийг ялангуяа хувьшилд ажиллаж байгаа хүмүүс бол одоо санхүүгийн хувьд бас үргэлж сар болгон зээлээ төлөөд явахад бэрхшээлтэй байдаг учраас хэрвээ та одоо мөнгөө нэг багахан ч гэсэндээ 100 мянга 200 мянгаар арай илүү төлчих юм бол за магадгүй таны бие өвдөх эсвэл аяллаар явах ч юм уу энэ үед таны зээл чинь зогсохгүй. Тэгэхээр урьдчилсан одоо төлсөн зээл бол таны дансыг дэмждэг байна. Тийм учраас бид нар энэ системээ өөрчлөх хэрэгтэй гэж яриад байгаа. Харин эсвэргээрээ хадгалж байгаа мөнгнөөсөө бизнесээ хийж болохгүй. Тэгэхээр маш олон бизнесүүд одоо энэ хадгалж байгаа мөнгнөөсөө хадгаламж руугаа ороод тэр юу гэдгийг тухайн хүний данс хөтлж байгаа тэр тохиолдол их байна. Хадгаламжаас тэг хүмүүсийн цалингаа тавьчихдаг, хадгаламжаас өөрөө одоо түрээсээ өгчдөг, хадгаламжаас шууд одоо хадгаламж барьцаалж зээл ангуудаа эргэлтийн өрөнгө авчдаг ч гэдэг юм. Тэгэхээр юу ч хэлсэн бид нар өмнөх зүйл дээр ярьжсэн те бид нар хадгалсан бол тэрийг өөрөөсөө ч баг нуух хэрэгтэй. Гэтэл нөгөө бизнест нь ямар нэг асуудал гараад ирэнгүүт шууд одоо гарцсан хадгаламжаа боддог. Тэгээд хадгаламжаа барьцаалж зээл авсаар аваад одоо уул нь бол хадгаламжиндаа хийдэг боловч яг жилийн эцэст бол ингээд дүгнээд үзэхээр хадгаламж нь илүү хасах руугаа орцсон одоо нэмж хадгалах биш өмнөх хадгалсан мөнгнөөс авцсан тохиолдол их байдаг байна. Тэгэхээр бид нар энэ хадгаламжийн дансанд хүрч болохгүй. Бүр дээрэс нь бид нар одоо дансаа ангилж мөнгө хийж байгаа бол яг дансныхын зөвлөг дансанд нь л зарцуулах хэрэгтэй гэсэн. За жишээ нь миний хувьд бас тэгж эхэлж байгаа. Ер нь бол компаниудад лекц орно. За мөн онлайн сургалтын за мөн бизнес төлөвлөгөө бичнэ. За энэ бол миний хувьд бизнесийн орлого болж байгаа. Тэгэхээр би бизнесийнхаа данс руугаа хийж байгаа. Тэгэхээр хуучин бол юу гэдгийг шууд онлайн сургалт хийлээ те эсвэл төсөл бичлээ.
шууд тэр чигээр нь хэрэглээний зардал руу оруулдаг байсан. Харин одоо зөв систем нь бол юу гэдгийг ойлгож байгаа. Тэгэхээр ер нь бизнесийн орлого бол бизнесийн данс руугаа ороод харин эсвэргээрээ би тэр данснасаа одоо цалин хэлбэрээр авах нь чухал. За тэгээд цалин хэлбэрээр авахаар эргээд нөгөө мөнгө гэр бүлийн хэрэглээний хувьд бол бас дансаа үүсгэх болно. Тэгэхээр аяллаа данстай, боловсролын данс гэдэг тодорхой хэмжээр англиад эхэлчихэнгүүт одоо энэ эхлээд төвөгтэй юм шиг боловч энэ аяндаа бол одоо тухайн хүний хувьд дадал гэдэг зүйлийг бий болгодог. Тэгэхээр орлогынхаа хувьар те бизнесийн дансаа бид нар дүүрэх хэрэгтэй. Түрүүн бол хэлжсэн шүү дээ. Бизнесүүд хөвчлэн хадгаламжаас бизнесээ хийчдэг учраас энэ эргээд хүнийг нөгөө өрийн дарамт буюу эргээд балансын алдагдлалд хүрдэг байна. Харин эсвэргээрээ бид нар орлогынхаа хувьар бизнесээ дансаа дүүргэх хэрэгтэй. Хүн болгонд мэдээж орлогын их өсвөр өөр байгаа. Тогтмол цалин. За бизнесийн хувьд бол тухайн бизнесийн орлого. За мөн одоо орлогын тодорхой их өсвөрүүдээс хамаарат бидний данс бол орлогоор дүүрж идэг. Тийм учраас энэ өгж байгаа орлогоос одоо цалин хэлбэрээр авах хэрэгтэй гэсэн. Ер нь бол лангууны бизнес хийж байгаа мөн одоо жижиг дунд бизнес хийж байгаа хүмүүс маань одоо мөнгө орж ирэнгүүт л одоо баахан зүйлээс зээл авчдаг учраас одоо тэд нар руугаа их ордог. Ялангуяа сүүлийн үед бол юу гэдэг ард ап, лендмен гэл маш олон аппликейшнууд гарцсан. Тэгэхээр эднэр дээр бол за жишээ нь лендмен дээр тухайн хүний нөгөө юуг санхүүг нь үнэлээд шууд зээл өгчдөг учраас тий хаашаач явуулгүйгээр тэр зээлээ өгчдөг. Тэгээд мөнхөд зээлтэй хүмүүс ч гэсэн их байдаг болсон. Тийм учраас бид нар зээл гэдэг зүйлтэй анхаарах хэрэггүй маа. За ялангуяа за хувь хүний санхүү бол өөр байгаа. Тэгэхээр та хэр хэмжээний одоо өртөө байна тэрийг бас бодох хэрэгтэй. Таавал баг тэр мөнгөөр Харвард суралцах хэмжээний төлбөр өгөөд сурчсан гэж өөртөө бас тийм дадал бодлоо үүсгэх хэрэгтэй. Тэгэхээр эндээс одоо юу гэдэг та нэгэн тал одоо өрөнд орцсон эсвэл зээлтэй байнгын зээлтэй тэр нь таныг стресс төлөөд байгаа бол эндээс юу ойлгосон бэ гэдэг нь л чухал. Тиймээс таны бизнес таны амьдралтай бол холбоогүй зүйл. За зарим нь бол ийм их зээл авсан яана гэл хитэх шаналаад авах хэрэггүй. Харин би энэ хэмжээний зүйлээр би сурцсан шүү гэж бодох хэрэгтэй. Тэгээ сурсан зүйл нь юу ч гэж болно. Хин нэгэнд мөнгө өгөөд алдчихсан ч гэж болно. Эсвэл тэгээ мөнгө байнгын тийм зээлээс зээлийн хооронд тэгээ нэг зээлийг нөгөөгөөр тардаг. За магадгүй зарим нь эсрэгээр хуримтлал бий болгоцсон байж болно. Тэгээ зөвл энийгээ би одоо өөрөө сурсан гэж бодох хэрэгтэй. За энэ дээр дансны хоорондын ялгаа маш чухал. Түрүүн хэлсэнтэй аяллаа данс, одоо боловсролын данс гэж бид нар яриад байгаа. За жишээ нь бид нар аяллаар явхад те зөвхөн аяллаа дансаа л хэрэглэнэ. За магадгүй тухайн үедээ тэгээ аяллаар явхад за тэр данс хагарлаа гэж бодсон ч бусад дансын хувьд бол аюулгүй байдаг учраас хүний хувьд маш одоо сэтгэл хангалуун байдаг. За жишээ нь боловсролын данс, зээлийн данс, за мөн тухайн хүний хэрэглээний данс ч гэдэг юм. Тэгэхээр хүн яг дансаа яв цав яг бодох хэрэгтэй. За би ямарваа нэг зүйл зардал гаргалаа. Жишээ нь бид нар бизнес дээр тэгдэг шүү дээ. Бүх дансуудыг ангилдаг. Тээврийн зардал, түрээсийн зардал, цалингийн зардал, тэгээ бичиг хэргийн зардал гэдэг юм. Бүх дансаа ангилдаг. Тэгэхээр энэ дээр бол бид нар яг л өөрийгөө компани гэж бодох хэрэгтэй. За би тэ одоо гэр бүлээрээ магадгүй пицца аваад идэ гэж бодё. Тэгвэл энэ данс хаанаас гарах ёстой вэ гэвэл миний хэрэглээний зардлаас гарах ёстой. За тэгвэл эсвэргээрээ би компьютер авах гэж байна гэж бодё тэ. За би онлайн сургалт хийдэг учраас миний хувьд маш сайн үзүүлэлттэй компьютер, за мөн маш сайн чанарын утас, за маш сайн чанарын бас камер хэрэгтэй. За мөн маш сайн чанарын мик хэрэгтэй. Гэтэл энийг хэрвээ хичээл зааж байгаа бол энэ бол миний бизнесийн данснаас гарах ёстой гэж ойлгож болно. Яг гэвэл энэ нь эргээд надад орлого оруулж байгаа зүйл учраас. Харин эсрэгээр та хичээл заадаггүй те зүгээр л энийг одоо тоглодог ч юм уу эсвэл
одоо камераар сонирхлын шуумаар зураг авдаг тий. За микээр гэр бүл чинь зүгээр дуу дуулдаг ч гэдэг юм уу тий. Ийм байх юм бол таны дансны зорилт өөр болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол 100 цэнгэлийн данс. Таныг илүү хөгжөөх гэж тий. Таныг илүү одоо өөр төвшөнд хүрэхийн тулд таныг илүү одоо үр хөвгтүүдтэйгээ тий одоо энэ бол орлого олж байгаа зүйл биш учраас одоо хэрэглээний данснаас юм уу эсвэл гарна. Тэгэхээр та тухайн зардал юунд гарч байгаа вэ гэдгээс хамаарат нөгөө данснаас аль данснаас гарах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Харин миний хувьд бол одоо бизнес энэ бол бизнесээ өргөжүүлэх гэж байгаа зардал учраас одоо бизнесийн данснаас гаргана гэсэн үг. Бид нар одоо хадгаламжн дээр бас амар биш те бид нар яг мөнгө хадгалах гээл тэгэхээр гинтийн ямар нэг ачаагдал гараад ирдэг. Одоо ээж аав нь эсвэл мөнгөгүй болчихно эсвэл дүү нь өвддөг эсвэл одоо ямар нэг тийм аптекаас ийм авах шаардлагатай ч юм уу. Ингээл ерөөсөө хин нэгний хуримд очих хэвээр хин нэгний одоо ажил явдал болдог ч юм уу. Ингээд яг л мөнгө хадгалах гэхээр асуудал гарч ирдэг. Эсвэл зээл төлөх хэвээр ч гэдэг юм уу. Тэгсэн бид нар яг том орлого олж ирж байгаа үедээ одоо тогтмол энийг хадгалах хэрэгтэй. Тэг эсвэргээр бас зарим хүмүүс одоо мөнгөө маш хурдан хугацаанд өсгөх гэж яардаг. Тэгээд орж ирэнгүүт л одоо доллараар хадгалах уу, төгрөгөөр хадгалах уу, одоо аль дансанд хийх үү гэж баг тэр нь толгой өвдөддөг. Харин энэний оронд эсвэргээр мөнгөө яаж олох уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Одоо жишээ нь нэг бизнес хийдэг нэг хч байсан. Тэр болохоор одоо банкнаас 100 сая төгрөг зээлээд тэгээд 8 нэрийн дэлгүүртэй болцсон. Тэгээд тэр 8 нэрийн дэлгүүрээ худалдаж аваад одоо бас хажууд нь нэг жижиг цехтэй. За харах юм бол үнэхээр одоо бизнес хийдэг, за мөнгөтэй, машинтай, ер нь бол одоо үр хөвгтөн ч гэсэн одоо боломжийн сургуульд сурдаг. За сар болгон тухайн эхчийн хувьд бол бас хүмүүс цалинжуулдаг. За түрээс өгдөг, зээл өгдөг, за хүүхдүүдийн боловсрол зарцуулдаг гэд мөнгөний хэрэглээ ч гэсэн өндөр, орлого ч гэсэн өндөр байдаг гэж байсан. За тэгэхээр тэр эхчийн хувьд бол за төслийг нь бичээд ингээд ярилцж хахад те сарынх нь орлого бол маш өндөр. За тэгээд эсвэргээр яг төслийнх нь зарцуулалт, одоо бизнесийн зарцуулалт, за мөн одоо гэр бүлийнх нь одоо орж ирж байгаа мөнгөний зарцуулалтыг ингээд бодонгууд маш их одоо хэрэглээ өндөртэй тийм хүүхдүүдтэйгээ одоо хоолнд орно, за мөн одоо хэрэглээний зардал хувцс их авна, за мөн одоо аялалд их мөнгө зарцуулна, за боловсролд их мөнгө зарцуулна, за мөн сар болгон өгж байгаа зээл их өндөр. Тэгээд хамгийн гол нь мөн л тэр бизнес ажил хоёр нь хоорондоо холбогдсон ийм одоо юу байсан алдаа гэдэг юм да одоо ийм зүйл байсан. Тэгэхээр энэ бол мөн л одоо гүх зөвлөгөө бол бизнес амьдрал хоёроо ялгах хэрэгтэй. Хэрвээ таны дэлгүүрээс орж ирж байгаа тэр жижиг цехээс орж ирж байгаа орлого байх юм бол дэлгүүрийн орлогод нь цехийн орлогод нь хийх хэрэгтэй. За тэгээд нөө дэлгүүрээсээ өөрөө цалингаа авдаг, цехээсээ цалингаа авдаг. За дэлгүүрийн ажилтныг цалинжуулна, дэлгүүрийнхаа түрээс дэлгүүрийнхаа зээлийг өгнө. За мөн одоо хоёр үйл ажиллагаа нь хоёр орлогын үүсвэртэй учраас нөгөө орлогын төс ялгаахгүй цехээсээ одоо цехийнхаа орлого, цехийнхаа зардлыг өгдөг, өөрөө бас тэндээс цалинждаг. За ингээд орж ирж байгаа одоо орлого ашиг нь тухайн дансандаа ангилагдах хэрэгтэй. Гэвч энэ бол хоорондоо холилдчихдаг учраас хаана юу агаад байгаа тодорхойгүй. Одоо юу гэдэг нь дэлгүүрийн бараа авах бол цехээс авчдаг. Цехийнхаа цалин тавих бол дэлгүүрээс авчдаг. Тэр байтугай те гэрд ямар нэгэн зардал гарахаар бол одоо аль альнаас нь авчдаг. Тэг дансны ангиллал ерөөсөй байдаггүй. Тэгэхээр явандаа бол энэ хүний хувьд ялангуяа ковид болоод одоо нөгөө том зээл, том хэрэглээгээ дийлэхгүй болоод эхэлж байгаа. Тэгэхээр эндээс тэр ялгаа авахгүй одоо хэрэглээний зээл авна, за төслийн зээл аваад ирэхээр энийгээ бас ялгах нь чухал болоод эхэлдэг. Тэгээд сар бүрийн мэдээж бид нэр тодорхой хугацаанд ингээд зээл өгөөд эхэлдэг. Тэгэхээр тэр ихчийн хувьд ч гэсэн сар болгоны тодорхой одоо
25-нд ч юм уу зээл өгдөг. Тэгээд зээл нь автоматар татагддаг учраас ингээд явандаа нөгөө зээл нь хасах руу болоод одоо өөр зээл ч юм авдаг ийм байдал руу шилжиж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бидний хувьд санхүүгийн сахилга бот болон одоо дадал маш чухал. Тэгэхээр одоо таны орлого өсөөд ирэх юм бол та эсрэгээр одоо өөртөө цалингаа нэмж болно. Харин орлого буураад эхэлж байгаа үед бол та өөртөө тийм их хэмжээний би мөнгө зарцуулах гэдэг зөвшөөрлийг бас бага өгөх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид нар ялангуяа манай бизнесүүд маань тийм машин, тийм хувийн байшин гэл одоо бизнесийг нь харуул их боломжтой юм шиг харагддаг боловч одоо энэ бизнес амьдрал хоёр холилдох нь бол тийм сайн биш юм аа. Тийм учраас энэ хуримтлал хийхийг бүр ингээд дадал болдох хэрэгтэй. Тэгэхээр бид нар ер нь бол яагаад хадгалдаг гэхээр учиргүй баяжчихтаа ч биш та хадгалах тусам бид нар эрсдэл бага байдаг. Монгол бол жишээ нь хамгийн өндөр орлого олдог хүмүүс л урлагийнхан байгаа тийм. Гэтэл саяхан нэг урлагийн нэг од өвдсөн. Тэгээд хандив тусламж гуйж эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол цаанаа юу яриад байна вэ гэхээр аюулгүй байдал нэг удаа алдагдахад л амжилт карьер дуусч байна гэж харж болно. Тэгэхээр энэ цаанаа бол амжилттай карьертэй явж байгаа ч гэсэн одоо бид нар нэг зүйл учрахад л аюулд орж эхэлж байгаа гэсэн. Тийм учраас бид нар эрүүл мэндэд анхаарахгүй бол эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь бол за ялангуяа 40 гараад ирэхээр тий одоо ходоод, нойр, булчирхай ер нь ингээ өвдөхгүй зүйл байхгүй болчдөг. Тэгэхээр энэ дээр давхар анхаарахгүй бол одоо бид нар орлого олж байгаа гэж боддог боловч эргээд эрүүл мэнд гэдэг зүйл маань бид нарыг тий одоо ийм эрсдэлд оруулдаг юм аа. Тэгэхээр бид нар энэ жишээг одоо өдөр тутмал одоо Facebook, утас юу гэдэг олон зүйлээс харж байгаа. Тэгэхээр энэ хадгаламжийг бид нар байнгын дадал болгох юм бол энэ эрсдлээс хамгаалж байгаа болохоос биш. Ер нь бол та учиргүй баяжчих гал ингээл мөнгөө нарийнлаад байгаа та биш гэдгийг бас давхар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хадгаламжийг бас дахин нууцлах энэ бол маш чухал. Ер нь бол хүмүүстэй хадгаламжаа хилээд ирэх тэр мөчөд мөнгө аюулд орж эхэлдэг. Тэгээд одоо тухайн хэлсэн хүнтэй тэр хоёрын хооронд хамтын ажиллагаанд бас цав сууж эхэлдэг. Тийм учраас одоо ер нь бол санхүүгийн зорилго бол зарим өсгчл задаг шүү дээ. Таны санхүүгийн зорилго бол зорилготой байх хэрэгтэй. Тэр бол одоо байр, машин авах ч гэдэг юм уу. Ийм зүйл одоо их ярьдаг. Яг тэр нэг талтаа яг зөв боловч ирээдүйдээ бол бид нар мөнгө чигээр нь хадгалах. За мөн яг ашигтай хөрөнгө оруулалтанд бас мөнгө оруулж болно. За сүүлийн үед миний харж байгаагаар хүмүүс арткойн, биткойн их авч байгаа. Гэхдээ энийг бол бас бусдыг дагна гэхээсээ илүү ялангуяа тэр юуны шинжилгээнүүдийг бас хувийн хувьд хийгээд сурч байгаа хэрэгтэй. Бид нар миний хувьд бол нэг хэсэг нь санхүүгийн боловсрол хичээл заадаг байсан. Тэрэн дээр яг хөрөнгөний зах зээл хэсгийг заадаг байсан. Тэр хөрөнгөний зах зээл дээр бол мэдээж тухайн хувьцааны одоо амьдралын мөчлөг гэж байдаг. Тодорхой хугацаанд буурна, тодорхой хугацаанд өснө. Тэгэхээр бид нар энэ одоо аль цикл дээр өсөх, аль циклээс ахуулаад буурах гэдэг энэ одоо давтамжийг бол мэдэх нь чухал. Тэрнээс биш одоо өсөж байгаа гэж одоо тавчих юм бол магадгүй нөгөөдөх чинь дээд зэгтээ өссөн байгаа. Түүнээс хойш дандаа буурах юм бол та мөнгөөрөө эрсдэл орчиж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дэр нэлээд одоо эхлээд бага мөнгөн дээр одоо тоглож үзэж байгаа. Дараа нь их хөрөнгөн дээр ч юм уу ингэж өсөх хэрэгтэй. Тэгвэл зарим хүмүүс одоо яг ав гэж ингэж тооцоолонгод их мөнгөнд авчдаг. Тэгээд буураад ирэх үед нь бол тэрийг бид нар нөхөх боломжгүй байгаа. Тийм учраас энийг сайн тооцоолох хэрэгтэй. За эндээс бас нэг зүйлийг хэлвэл за корона болсон ч гэсэн тий одоо сүүлийн үед бол улсаас тэгээд байгаа банкны зээлийг зогсоогооч гэдэг. Тэгээд яг үнэндээ бол банк бол таныг зээлийг зогсоох уу гэж уцдахгүй байгаа. Яг гэвэл банкны одоо зорилго бол ашигын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ та цаг хожихын тулд хэрвээ та боломжтой бол
зээлээ нэг зогсоох хэрэггүй. Яг гэвэл зээл зогсооно гэдэг нь эргээд тань цаг хугацааны хувьд дахиад дарамт ирдэг учраас болж өгвөл та зээлээ одоо төлөх хэрэгтэй. Ер нь бол зээлээ төлвөл бас зүгээр яг энэ дэр бас харьцуулан судалгаа гарсан байна л дээ. Та хадгаламжаа өгсөн дээр эсвэл одоо зээлээ төлсөн дээр тэгэхээр хадгалах хэрэгтэй ч гэдэг юм уу. Гэхдээ яванда юуны бодлогын хүү одоо буурах ийм зүйл бас улс орноос авч байгаа учраас хадгаламжийн хүүч гэсэн бас буурах магадaltaй. Тэгэхээр та энэ дээр бас сайн тооцоолоод болж өгвөл зээлийг бол их хоошлуулах хэрэггүй шүү. За ингээд өнөөдрийн хичээлийг дүгнж хэлэх юм бол бид нар за мөнгийг яагаад хадгалдгийг, за мөн одоо сэтгэлгээгээ буюу одоо том хэтвчний сэтгэлгээ гэдэг тал дээр үзсэн. Тэгэхээр энэ дээрээс бол та мөнгөө хадгалах бол мэдээж шаардлагатай. Энийг бол хүн болгон мэдж байгаа. Яагаад гэвэл энэ бол учиргүй баяжхтай ч биш те. Ирээдүйд хүний амьдрал юу тохиолдохыг хүн таашгүй. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд те ямар нэгэн одоо зүйлийн хувьд эрсдэлд орлоо гэж бодоход таныг одоо эрсдлээс хамгаалах хамгийн чухал зүйл бол таны хадгалсан мөнгө байдаг. Тэгэхээр бид нар мөнгийг бол хадгалах хэрэгтэй. Гэхдээ хадгалахдаа бас давхар нууцыг чандалж хадгалах хэрэгтэй. Ер нь бол би энэ их мөнгө хадгалж байгаа шүү гэж хүн болгонд зарлах. Ялангуяа хайртай дотны хүмүүстэй зарлах нь бол одоо зарласан цагаас ахуулаад нөгөө хадгаламж гэдэг зүйлд одоо эрсдэлтэй аюул болон хамтын ажиллагаанд бас цав үүсч эхэлдэг. Тэгэхээр энийг бол та бүхэн одоо өөртөө тий ирээдүйд би эрсдлээс хамгаалах сан гэж бодоод хадгалах хэрэгтэй. Мөн одоо та бизнес хийж байгаа бол хадгаламжаас ерөөсөө бизнес хийж болохгүй. Харин эсвэргээрээ хадгаламж руугаа одоо бизнесээс орлого хийх хэрэгтэй. За мөн одоо миний дахин хэлээд байгаа зүйл нь бизнес ажил хоёроо хооронд нэрс хольж болохгүй. Хэрвээ бизнес нь хувийн амьдрал хоёроо. Хэрвээ таны энэ данс чинь холлоо гэх юм бол таны хувьд энэ данс бол эрсдэлд орж эхэлдэг юм аа. Тийм учраас та яг бизнес хийж байгаа бол цалин авч байгаа ийм системээр ажил. Тэгэхээр бид нэр орлого их олоод ирэхээр байнга орох юм шиг хэрэглээ мань өндөр өсчдөг. Тийм учраас энэ хэрэглээг өсгөё гэж бодож байгаа бол орлогоо эхлээд өсөв. За тэгээд орлогоо өсгсөн ч гэсэн дахиад хадгалах дадлаа ерөөсө хоош нь орхиж болохгүй. Тэгэхээр бидний энэ дадал гэдэг маань санхүүгийн хуримтлалд маш чухал үүрэгтэй байдаг. Тийм учраас харамтлалыг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар хуримтлалыг бас бий болгож байгаа нь ингээд одоо аялал бид нар нөгөө дансны ялгаа гаргадсан шүү дээ. Бид нар одоо эрүүл мэндийн данс, аяллаа данс, хэрэглээний данс, мөн одоо боловсролын данс, за мөн за одоо 6 цэнгэлийн данс гэдэг юм одоо дансаа ядаж 5-6 дансанд ангилж хийгээд яг мөнгө зарцуулахдаа бол мөн ялгаа авахгүй аль данснаас авах вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Ер нь бол эрүүл мэндийн данс гэвэл эрүүл мэндийн данснаас хэрвээ түрүүн би компьютер дээр жишээ авчихсан. Тэгэхээр компьютерыг би одоо жишээ нь зөвхөн бизнестэй ашиглаж байгаа гэх юм бол бизнесийнхаа данснаас авах хэрэгтэй. Тэгээд орлогоо бол мэдээж хувааж хийн. Тэгээд энэ бол нэг дансанд бүх зүйлээ хийх буюу өндгийг одоо нэг сагсанд хийх бол аюултай байдаг. Тийм учраас одоо ялангуяа аялж байгаа үед бол магадгүй аяллаа данс сахарч болно тийм. Өөрөөр хэлбэл аялал одоо бусад данс руугаа орж болно. Гэсэн ч гэсэн та анханасаа энэ данснуудаа англиад хийсэн учраас бусад данснуудын хувьд ялангуяа зээлийн дансны хувьд бол бид нар тайван байж болно гэсэн үг. Гэхдээ бас нэг бодох зүйл нь бол бид нар зээл авсан тохиолдолд зээлийг бол хугацаанд нь одоо төлөх. За дээрэс нь бид нар зээлээ нэмж төлөх нь бол таны хувьд ирээдүйд одоо зээл хугацаанаас өмнө төлөх нь одоо маш сайн юм аа. Тэгээд за өнөөдрийнхөө хичээлээ дүгнэж хэлэх юм бол за мөнгийг байнга хадгалж байгаарай. Ер нь өдөр болгон орж ирсэн ч гэсэн тэгэхээр бид нар юунд илүү анхаарна тэр зүйл маань байнга өсөж томорч идэг. Тийм учраас бид нар үр гэдэг зүйл биш харин хадгаламж орлого гэдэг зүйл рүү илүү анхаарах хэрэгтэй. Та бага орлоготой ч байж болно. Тэгээд мөнгийг хадгалах хэрэгтэй. Тэгтээ хадгалахдаа
мартуулж их зүгээр гэж байгаа. За тэгэхээр тэгээ дахин хэлээ, ер нь сэтгэлгээний төр өвчтэй томрол бид нар сэтгэлгээ өөрчлөгдсөн цагт бид нарын одоо бусад зүйл ч гэсэн тэрнээс хамаарч өөрчлөгддөг юм аа. За ингээд өнөөдрийн хичээл маань энэ хүрээд дуслаа. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.